харах вэ гэж ажил болгон дээр би чи гэж модалцав. Үүнийг ажигласан эцэг тэгж баггүй. Ахаа алтгүй л дүүгээ жилэн хөндлөх гэдэг сургаал. Бас нэгэн үлгэр байдаг. Ингээд өвтэй дөрвөн үлгэрийг ярьж өглөө. Үнэхээр хөрмөн хүүдээ ээжлэн хавар хүн тийм миний сургаалыг дагав. Өвтэй байг. Хүн тэгвэл би өвтэй дөрвөн амьд шиг хүмүүс төрөлийг билээ. Тэр цагаас хойш ах トゥ дүү ажил нэг чинийхгүй хамтарч хийдэг болов. Тэгтээ ажилласагсаа их цаг ямгийн дөрвөн хүүтэй нэг үгэн байж тэр дөрвөн хүү хэнэ хин хариулах вэ? 10 хин түүх вэ? Туглаа хин харах вэ гэж ажил болгон дээр би чи гэж муудалсан. Үүнийг ажигласан эцэг нь тэгж болохгүй. Ахаа алт хүндэт дүүгээ дэдэм хүндэт гэдэг сургаал байдаг. Бас нэгэн үлгэр байдаг юм гээд эвтэй дөрвөн амтан үлгэрийг ярьж өглөө. Хэдэн хүүхдээ ээжлэн харвал отоо хүн аава би таны сургаалыг дагая. Эвтэй байг гүнд хүн тэгвэл би эвтэй дөрвөн амьтад шиг амьдарч хүмүүст яриулъя гэдэг. Тэр цагаас хойш ах トゥ дөрөв ажил бүхний